За сайн байцгаана уу. Манай Consumer Mongolia подкастын шинэ дугаар эхлэж байна. Ингээд өнөөдрийн дугаарт хар нүхний дотор юу байдаг вэ гэдгийн тухай ярилцахаар хасаа зоригт хөтлөгч бэлгүүн бид гурав цуглаад байна. Сайн уу? Сайн байцгаана уу? Сайн уу? Зэрэгтэй байна. Ер нь асуултыг би эхлүүлээ. Угсаа баг уламжлал болоод байгаа юм шиг байна тийм. Хасаагаас эхлээл яг чи хар нүх гэдэг юмтай яг анх хизээ танилцсан бэ? Жохон бахад аав ээж нар яриад идэв байсан хар нүх мар нүх гэдэг. Тэгээ тэд нар өөрсдөө ч юу ярьж байгааг мэдэхгүй л ярьдаг байсан шиг байлаа л дээ. Тэр үе хүртэл юм хавтгаа бидний мэддэг нүх чинь угаасаа юм нүх штэ тий. Хавтгаа дээр үүдэг нүх штэ тий. Тэгээ тийм л юм боддог байсан. Тэгээ нэг зураг мургийг харах дээр бас нэг тиймэрхүү юм байгаад байсан бохоггүй нэг юм хар нүхтэй тийм нүгнүүд л байсан бохоггүй тий. Нэг хавтгаа. Тэгсэн чинь бүр сүлд одоо хэдхэн л жилийн өмнө нэг юм 2-3 жилийн өмнө л хар нүх гэдэг чинь бөмбөрцөг юм байна. Бөмбөлөг хар зүйл юм байна гэдгийг мэдчихсэн авсан. Зөрөгт Яг хар нүхийг чинь хүмүүс бол одоо нэг юу гэдэг байгаа шүү дээ. Яг сонсоод бол нэг хар өнгөтэй дотгошоогоо нэг ангал байдаг юм байна гэдэг ойлголттой байгаа шүү дээ. Нүх. Тий, яг үндэ сансарт байдаг хар нүх бол үгүй л гэдэг байгаа юм л да. Харч биш нүхч биш гэдэг байгаа байхгүй юу? Бэлгүүн хар нүхийг анх хизээ танилцчихсэн. Хар нүхтэй юу? Хар нүхтэй. Физик ангид ороод анх хар нүх гэдэг юмтай танилцчихсан. Тэгээд угаасаа Стивен Хокинг гэдэг нөхөр байдаг байсан шүү дээ. Тэгээд мань нөхөр чинь хийсэн ихэнх ажлууд хар нүхний тухай судалгаанууд, ертөнцийн өслийн тухай судалгаанууд. Тэнцэнээс ийм сансрын юм объект байд юм байна. Хүмүүс энийг аягүй сонирхож судалж ирсэн юм байна. Тэгээд хамгийн сонирхолтой нөгөө орчин үеийн физикийн зарим фундаментал хуулиудыг зөрчдөг, үүсгдэг ч юм уу. Маш сонирхолтой үр дүнгуудыг гаргаж ирдэг. Тэргээрээ яг их чухал судалгааны сэдэв болчихсон юм шиг. Түүхийн үед бол ерөнхийдөө Эйнштейн харьцангуй ерөнхий онолоо анх гаргаад Эйнштейний орны тэгштгэл гэж байгаа. Тэр орны тэгштгэлийн нэг шийдийг шурц шилд дайны талбар дээр байлдаж явж байхдаа бодож гаргаж ирсэн гэж байна. Тэгшгэлсэн тэ нэрээ. Тэгээд гаргаад шурц тэрийг бол өнөөдөр шурц шилдээ хар нүх гэж нэрлэдэг. Ерөөсөө яг та хоёрын дөрөвний ярьсан шиг яг нэг хавтгаа дээр байгаа хар нүх шиг тийм. Ямар нэгэн иргэдэг ч юм уу цэцгэлгаан цэнийг байдаг. Тийм хар нүх байж идэг. Яг юм төгс тойрог хэлбэртэй дээрээс Бөмбөрцөг гэх юм. бөмбөрцөг гэх юм уу та. Хэрэв 3 хэмжээс 4 хэмжээс докторууд ярих юм бол тийм хар нүхийг анх таамагласан. Яг харамсалтай нь анх бол хар нүхийг Эйнштейнээс эхлүүлээд бүгд ийм объект байх боломжгүй. Энэ бол зөвхөн математикийн алдаа гэж үзчихсэн. Илэр гэж үзчихсэн. Тэгэхээр яг хар нүх ингэ байх боломжтой байна, байт юм байна гэдгийг мань хүн өөрөө харж чадаагүй нас болсон. Тэр бол харамсалтай ойлголт байгаа. Яг бидний өнөөдөр яриад байдаг хар нүх гэдэг нь бол нөгөө Виллерээс гарч ирсэн юм шиг байна. Виллер чинь хамгийн анх хар нүх гэдэг нэр томьёог ашиглаад тийм ойлголтыг анх оруулж ирсэн юм шиг. Виллер гэж юм. Америкийн физикч, астрофизикч. Өөр бас нэг нэрний гарал үүслийн талаар бас нэг юм хэлсэн шүү дээ. Юутач хар нүх гэдэг бол зүгээр зүүрлж нэрлсэн нэр. Тэрнээс яг чигнээсээ хар өнгөтэй зөөлж биш нүхч биш гэдэг байгаа. Бенгал Британий эзэнт гүрний колони байх үед нь New East India гэдэг Британий худалдааны байгууллага байдаг байсан. Тэр нь өөрийн гэсэн зэрэгтэй бараг нэг улс. Одоо яг одоогийн Бенгалийн газар нутгтэр байсан нэг удаагүй шорон байсан байгаа. Тэр шоронгоо хар нүх гэж нэрлэдэг байсан юм билээ л дээ. Тийм сүүлд нь бол тэгээд хүн орсон бол эргэж гарч ирдэггүй шорон гэдгээрээ олон нийтэд алдартай болсон. Тэгээд тэндээсээ санаа аваад юм орсон л бол хизээч эргэж гарч ирдэггүй тийм нүхийг, тийм сансрын объектыг хар нүх гэх юм байна гэж хар нүхээ тэгээд хар нүхийг ягталж нэрлсэн байна юм. Тэр нэг англи үг байдаг үстэй. If you go black, you never go back гэдэг тийм. Тэр чинь одоо чи хэрвээ хар нүхлөө нэг л орох юм бол эргэж гарч ирэхгүй гэдэг утгаар бас ингээд хар нүхэн дээр амар хэрэглэгддэг юм байлаа. Хар нүхрөөч гэлтгөө. Цаашдаа яг хуу энд яг нэг юм ажиглагдлаа л та яг тэр шорон руу орсон ер нь буцаж гардаг байсан юм байна шүү дээ. Тэгэхээр яг хар нүх ч юм бол гэрэл орчгоор буцаж гардаг шүү дээ. Ертөнцийн дээр хамгийн хурдан бараг хамгийн хүчтэй шахуу юм тийшээ орчгоор буцаж гарч ирч чаддаг. Тийм учраас өөрөөс нь гэрэл гарч ирэхгүй учраас ерөнхийдөө хар. Одоо нэг орсон юу ч гарч ирдэггүй. Гэрэл хүртэл гэж байгаа шүү дээ. Яг хөө тэрийг тэгээд сүүл манай Хокинггүй
үгүй л гэж хэлээд өөд болсон юм байлээ л дээ. Тэр тухай яг хаа Дараа- дараа байж байгаа дүржлээ. Дараа үргэлжлүүлээ. Яг хаа энэ дээр өнгөний тухай нэг юм ярьчвал зүгээр юм уу? Өнгө гэдэг чинь бол нөгөө бидний харж байгаа ойж байгаа гэрлэн шүү дээ. Улаан гэх юм бол чинь хасаа улаан бодолт гэдэг. Хасаагийн бодолтын дээрээс ойж байгаа улаан өнгө ойж байгаа учраас бид нар улаан гэж хараад бус өнгө шингэчихэж байгаа юм. Тэгэхээр бүх өнгө тэнцээ шингэчих юм бол тэр хар өнгөтэй хувцастай. Жишээ нь би өнгөссөн байна. Тийм болчихж байгаа. Тийм учраас бүх юм хар нөхрөө ороод байгаа учраас тэрийг заавал хар гэж нэрлэх бас их чухал ойлголт бий болж байна л да. Гэрэл хүртэл. Тийм. Гэрэл хүртэл. За тэгээд хар нөхний талаар юм байт юм чи хар нөхийг хизээ яг боддоор байдгийг нь илрүүлж олж барьж аав. Арай нэг таамаглалын үндслэлтэй улс хууртай үндслэл хаанаас гарч ирв? Анх чинь Эйнштейний тэр угаасаа онол дээрээс нь нөгөө нэг шорт сэлд гаргаж ирээд тэгээ тэрнээс хойш ингээд судалж явж байгаад тэгээд ингэсэн байгаа. Нөгөө телескоп хөгжөөд ингээд амар алсын моднуудыг харж ирсэн чинь нэг саний нэг кинон дээр гарч ирсэн те энэ боловсрол цуг дээр гарч ирсэн. Йоо. Зөвш. Тэгэнгүүтээ тэрэн дээр ингэж байгаа. Нэг улаан цэнхэр улаан инвчаадсан байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо хоёр одны систем гэж одоо ерөнхийдөө байдаг. Тэр нь бие биенийгээ тойрж ирж байгаа хоёр од гэсэн үг шүү дээ. Бие биенийгээ орбиттайгаа хоёр од гэсэн. Тийм хоёр од болохоор бас хоёулаа ингээд нэг нь улаан, нэг нь цэнхэр, нэг нь улаан, нэг нь цэнхэр гэж сүйжлээ анивчтэй байна л да. Тэр нь юунаас болдог гэсэн чинь цаашаа явж байгаа объектоос ойж байгаа гэрэл одоо улаан өнгөтэй болж хахад наашаага ирж байгаа объектын гэрэл цэнхэр өнгөтэй болж идэг. Тэгээ ингээд бие биенийгээ тойрж ирж ангууд бидэрт ингээд холдож байгаа орж байгаа гэдээ улаан цэнхэр болоодсан юм шүү дээ. Тэгсэн чинь нэг бод хоёр биш сая. Нэг бод тэнд ганцаархнаа улаан цэнхэр болоодсан байгаа байхгүй. Одоо тэгээд таталцсны хуулиар ч юм уу ертөнцид одоо хин нэгэн зүйлийг тойрж иргэжээ тэр чинь ингэж ирэх хэрэгтэй шүү дээ. Дунд нь хин нэгэн байх хэрэгтэй те. Тэгсэн чинь тэр нь байхгүй. Ямар ч гэрэл байхгүй, ямар ч од байхгүй. Хэрвээ тэнд нэг жижигхэн гариг байсан гэж үзэх юм бол гаригийг хизээж од тойрж ирэхгүй байхгүй те. Тухайн одыг чи гариг л тойрж иргэн шүү дээ те. Тэгвэл тэр од юг тойрж иргэсэн бэ гэдэг юм одоо юм асуулт гарч ирээд тэгсэн чинь нөгөө нэг шортсил гэдэг нөгөө нэг нөхрийн чинь яриадсан хар нөхчийн юм биш үү гэд тэр таамаг гарч ирсэн байгаа. Тэгээд тэрээс хойш чинь хар нөх биш ингэж явж байгаад тэгээд хамгийн сүүлд сая нөгөө нэг юун дээр баталж байгаа. Одоо бүр хөдөлшгүй одоо баталсан баталгаа нь болохоор яг нэг таталцлын долгион баталж байгаа байхгүй тий. Хоёр хар нүх мөргөлдөж л ийм хэмжээний таталцлын долгион үүснэ гэд дүнгийн саяхны нээлттэй. Тэр чинь ерөнхийдөө болохоор 15 онд ерөнхий онлоо баталж байгаа шүү дээ тий. 15 оноос хойш гэдэг чинь бараг 100 жилийн дараа бид нэр хар нүх байгаад баталж байгаа байхгүй. Эйнштейний онолцтой байх 2 жилийн дараа юу? Тийм. Тэгэхээр чин эн чин бас Эйнштейний онол хичнээн агуу болох нь одоо тодорхой шүү дээ. За тэгжил ерөнхийдөө хар нүхийг бол сайн нэг хөдөлсгөө баталсан. Тэрнээс өмнө бол хит хит ингээд таамаглалууд бас байгаа. Одоо жишээлбэл галактикийн төвд хар нүх байхгүй бол энэ галактик ийм хэлбэртэй байхгүй гэдэг ч юм уу те. Айлсгүй өөр хит хитэн одоо нэг од үжээс нь алга болцсон гэдэг ч юм уу те. Иймэрхүү одоо юмнууд бас байгаа. Ямар ч тийм гариг нарны одны өмнөр орж ирээд тэрийг алга болсон алхахгүй байхгүй те. Тэгэхээр тэр бол хар нүх болсон гэсэн. Тэр од тэр чигт алга болно гэж байхгүй. Тиймэрхүү юмнуудаа болсон гэж таамагласан. Арцгүй ерөнхий онд бол 18 он 16-аас 18 он гарсан. Одоо чинь арцгүй ерөнхий онд 102 жил. 100-аас 102 жил яваад байна. Тийм л агуу. Сая яг хэлсэн чинь бол яг нөгөө арцгүй ерөнхий онлын одоо гоо сайхан л та. Бүтэн 100 жилийн өмнө бүтээгдсэн онл. Тэгээд арцгүй ерөнхий онолд ерөөсөө саяхныг хүртэл таамаглалаар нь батлагдаагүй, ажиглагдаагүй хоёрхан зүйл байсан. Нэг нь гравитацийн долгион, нөгөөх нь өвтний нүх гээд бид нар цаг хугацааны дугаар дээр хальт ярьсан зүйл байгаа. Гэтэл хар нүхийг хүндрэлтээ одоо хамгийн анхны хар нүхний мөргөлдөөнөөс бий болсон гравитацийн долгионыг 2015 онд гэсэн байна. Тэгэхээр харьцангуй ерөнхий онд бол маш хүчтэй одоо хүртэл ингээд ямар нэгэн алдаа тэнцээ гарахгүй маш хүчтэй яваад байдаг. Үнэхээр одоо гоо сайхан сайтай л байна. Ньютоны онол ч одоо хэдэн жил боллоо? 1687-аас яг харьцангуй ерөнхий 1800 биш үү? 600 шүү дээ. 1687 онд чинь Ньютон өөрхнөө Principia Mathematica Natural Philosophy хэвлүүлсэн. Философи ном болгож хэвлүүлсэн ном. За тэр чинь 400 жил болсон гэж чинь бас хангалттай л одоо beautiful онол байгаа байх гэдэг юмнус. Гэхдээ Ньютоны онол чинь бол анх гарахдаа
наадзах нь буд гарагийн тойрог зам дээр алдаа гаргадаг байсан. Зарим биетүүдээр алдаа. Наадзах нь Ньютоны онол хэрвээ зөвл бол ертөнцийн дээр байгаа бүх бие нэг цэг рүү ингээд даалгуулж хавьлдаг. Анхнаасаа юм жижиг проблемтэйсэн Ньютон өөрөө тэрийг тайлбарлахдаа энэ бол бурхны төсөл. Тэр дээр нэг факт хэлэхэд одоо Эйнштейн Ньютоны онол хоёр бол ерөнхийдөө бол бараг адилхан. Наривчлалын хувьд болохоор Эйнштейний онол илүү одоо мундаг, харьцангуй ерөнхий онол бол илүү наривчлал өндөртэй гаргаад байна. Тэгээд Ньютоны онолоос юугаар хамгийн том ялгаатай вэ гэхээр одоо хар нүх гэдэг юм бол бид нар чинь гэж шүү дээ. Гэрэл гэдэг чинь өөрөө маску зүйл шүү дээ, тэ. Маску зүйл юм bijж Ньютоны онолоор бол тэр гэрэл ямар нэгэн одрол ч юм уу унах хэсгүй байхгүй. Ямар нэгэн хар нүх рүү унах хэсгүй болчихж байгаа байхгүй, тэ. Одоо Ньютоны онолоор бол. Тэгсэн чинь Эйнштейний онол гарч ирэнгүүтээ тэр чинь мастай ч гэсэн маску ч гэсэн хамаагүй тэр цаг хугацаа орон зайг мөрөөлгаад тэр мөрөөлсөн орон зайлуу нь болохоор мастай, маску, гэрэлч байсан, юу ч байсан бүгдээр онцож байгаа. Ингээд хар нүх гар нөхцөл үүсэж байгаа. Хэрвээ Ньютоны онолоор байсан бол уусаа хар нүх гэдэг зүйл Ньютоны онолоор байх боломжгүй. Ийм хамгийн том ялгаанууд нэг ийм их байлаа. Хэлгүй юу гэж бодсон. Хамгийн том яг ерөнхийдөө зөв. Гэхдээ юу л та Ньютоны онол бол ерөөсөө докторгоо болон цаг хугацаа гэдэг ямиг тусад нь ялгаж авч үздэг байсан. Тустай ойлголт. Эйнштейний онол бол докторгоо хугацаа хоёрыг нийлүүлээд орон цаг гэдэг зүйлийг бий болгоод тэр одоо цаг хугацаа докторгоо хоёр бол нэг зөв гэж хэлж байгаа. Space time. Ньютоны онол бол тус нь авч үздэг байсан. Гэхдээ Ньютоны онол дээр бол хар нүх байж болно. Ялангуяа ер нь Ньютоныг анх өөрийнхөө ертөнцийн таталцлын хуулийг гаргасны дараагаас философийн хүрээнд тиймэрхүү маргаанууд их гарч байна. Хар од гэдэг, black star, dark star гэдэг Herschel энэ төр ах гарч ирж байгаа. Тэргээр яадаг вэ гэхээр одоо ингээд дэлхий дээр байгаа бүх бие дэлхий рүү татагдаад унж байгаа шүү дээ. Тэрийг бол бичгтээ M тэнцүү A гэж бичиж шүү дээ. Худлаа хэлж байна. M A тэнцүү F гэдэг, F гэдэг хүчээр татагдаад A гэдэг хурдталтаагаар M-аас би унана гэж. Дөнгөд бүх ертөнцийн таталцлын онолоор бол хоёр массын шууд өвчүүр хоорондын зайн квадрат хуваагдана. Энэ хүч чинь буцаагаад нөгөө нэг татж байгаа хүчтэйгээ тэнцүү шүү дээ. Тэгэнгүүт энэ хоёроос адил нэг хүч нь усч шүү дээ. Тэгэнгүүт тэр А-нд гэрлийн хурд байг гэдэг зүйл хэлдэг. Тэгэнгүүт бид нар тэгштгэлийн нөгөө талд байгаа M1-ийг хангалттай хэсгэж чадах байхгүй. Тэгчнээс гэрэлж гарах болтго хэсгэж болдог. Тэгэхээр Ньютоны хавтар хар нүх байх боломжтой. Бас ийм гэрлийг ч өөрөөсөө гарах боломжгүй юм бит байж болно гэдэг юм анх Herschel гэдэг хүн санаачлаад ерөөсөө ингээд асар өөрөө тухайн үед энэ хар нүх гэдэг юм ямар ч юу байхгүй ойлголт байхгүй учраас энэ бол од. Гэтэ өөрөөсөө гэрэл цэцүүлдэг асар том хэмжээтэй маш хүчтэй гравитацтай юм од үед юм байна. Энэ бол хар од гэж нэрлэжсэн. Энэ яванда Эйнштейний онол дээр философийн хувьд ингэж ярьж байгаа. Эйнштейний онол дээр энэ яг жинхэнэ физик таамаглал жинхэнэ физик үр дүн болж гарч ирээд тэгээд нэг юм хүндрэлтэй энэ чин ерөөсөн жинхэнэ сансарт байж болох объект юм шиг байна гэж. Шурцшил дах шийдийг бичсэн Эйнштейн эсэргүүцчихсэн. Хамгийн гол асуудал нь юу байсан бэ гэхээр нэг Chandrasekhar хар нүх гэдэг бит ямар ч юм байна. Гэхдээ ямар бит хар нүх болох вэ гэсэн асуулт тийм. Тэнгүүд тэнцээд Chandrasekhar гарч ирээд манай одноос доор хэж 3 дахин их мастай битүүд, одод битүүд, шодод сүнхтөө бол хар нүх болохоос замгүй болчихж байгаа. Яг гэвэл од сүнхтүүд өөрийнх нь цөмрүү их хүчтэй таталцалд ордог. Тэр таталцал нь тэр одны атом бүтээж байгаа атом доторх цөмрүүдийн нуклеонууд хоорондын таталцлын хүчээс их болчихгоо хязгааргүй тэнцээ таталцаад нөгөө хязгааргүй цэг үүсэж байгаа. Тэр нь хар нүх. Тэрийг бол Chandrasekhar гэдэг хүн тэнцээ хамгийн ахаг. Ийм 3 дахин надаас 3 дахин их мастай битүүд бол хар нүх болохоос хүн тавилан дидэртэй байхгүй. Баг байх юм бол одоо нөгөө цагаан одоод, нейтронод, авраг улаан зэрэг одод бий болж байгаа. Хар нүх тэгж үүсэж байгаа юм шүү дээ, тий. Тэгэх юм бол хар нүх буцаад яаж алга болж болох вэ? Тэрнээс өмнө бас нэг амар сонирхолтой факт. Хүмүүс ямар нэгэн амар хүнд мастай бий үйж яагаад хар нүх болно гэж ерөнхийдөө бас тийм төсөл одоо бодол байгаа даа байхгүй тий. Одоо тэнгууд одоо үний эрэхтэй тэр Chandrasekhar-гийн одоо нэг short cell-ийн одоо радиус гэдэг одоо зүйлээр аваад үзэх юм бол бидний ч гэсэн хар нүх болгож байна. Одоо ингээд ямар ч бит одоо ямар ч материал өөр нэгэн масс байгаад байгаа тийм. Тэр массыг тухайн масстай одоо холбоотой ямар нэгэн радиус хүртэл шахчих юм бол тэр хар нүх болчихно. Одоо бид нар нэг аягыг ч юм уу тийм жижигхэн атомыг хүртэл хар нүх болгох боломжтой.
Тэгээд одоо жишээлбэл ингэж байгаа. Одоо энэ одоо шорт селлийн тогтмолоор болохоор нарыг ийм Манхэттен дүүрэг шиг болтолно шахах юм бол манай нар хар нүх болно гэж байгаа. Нэг Манхэттен дүүргийн хэмжээтэй хар нүх болно гэсэн үг шүү дээ. 30 км радиус нь Манхэттен тэр явцаа. Түнгүүтээ хэрвээ дэлхийг хар нүх болгохыг гэх юм бол нөгөө нэг газрын самар байдаг шүү дээ. Газрын самрын хэмжээтэй болтолно шахах юм бол газрын самрын хэмжээтэй хар нүх болохоор манай дэлхий ч бас том шүү дээ. Чамлахааргүй том бохгүй дээ. Тэрийг газрын самрын хэмжээтэй болгож иж тийм жижиг хар нүх болгоно гэхээр одоо хүнийг ч юм уу те бидрийг харнаг болох гэдэгтэй бид нар юунд харагдахгүй байхгүй те микро харнаг болох гэдэг атомын хэмжээ лав тий атомын хэмжээтэй харнаг болох гэдэг байна. Дэлхийг бол ерөөсөө 3-4 см хүрхүүгүй хэмжээд яаж иж байгаа гаднаас шахчихад шууд харнаг болж ирсэн. Бас нэг ийм яваад идэг нэг одоо худлаа ойлголтууд худлаач шүү дээ. Ер нь хүн төрөлхтөн буруу ойлголт байсан. Тэр нь болохоор өдийг хүртэл явсан бүр шинжлэх ухааны хувьд хүртэл ингэ явжсэн. Хар нүх бүгдээрингийн залгидаг тэг эргүүлээд гаргаж ирдэг. Угаасаа нөө нэг философи явжсэн. Төрөө зөвхөн тий хар нүхлөө орсонд бол гардггүй гэдэг тийм ойлголт. Тэгвэл тэр чинь бүх юмыг ингэ залгаалуудаг эргүүлж гаргадаг юм болох гэдэг байгаа байхгүй тий. Тэгсэн чинь энэ нөгөө нэг физикийн хэд хэдэн хуулиудыг зөрчөөд эхэлсэн тий. Тэгээд энийг одоо ерөнхийдөө яаж хийдсэн энэ тэрэ гэдэг талаар чи нэг билгөөнийг яриач. Яг энийг ярихын өмнө эхлээд яг юу алгуудад байгаа гэдгийг эхлээд ярих хэрэгтэй байна. Заавал. Жишээ нь одоо хар нүх гэдэг объект бол ямар ч гэсэн жишээ нь яг жинхэнэ манай физик огторгууд бол манай нараас 3 дахь их масстай одод хар нүх болох юм байна. Хэрвээ бид нар технологи байх юм бол дэлхий шиг ч юм уу эсвэл хасааг ч юм уу атомын хэмжээд шахаж байгаа хар нүх болгочих боломжтой. Би арай том болох байх. Тэр бол яг нь юунаас гарч байгаа гэхээр түрүүн бид нэр Ньютоны онол дээр хар нүх бий болохдоо масса хэсэгсэн шүү дээ. Тэгвэл яг масса хэсэгч тийм хүч гаргаж авч байгаатай адилханаар массагаа тогтмол үлдээгээд радиусаа багасгачих юм шүү дээ. Зайгаа. Багасгаал гэж болно шүү дээ. Тэгэх юм бол тэнцээ чинь нэг радиус утга ямар ч биелэхээр болдоо шүү дээ. Тэр чинь бас яг Ньютоны онолоос шилдэг радиусыг классик байдлаар гаргаж болж байгаа. Тэр радиусын хэмжээнд орох юм бол тэр биетийн таталцлын хүч маш их болоод хар нүх болж хувирж байгаа. Гэтэл тийм хар нүх болчингууд нөгөө нөхөрлөө чинь унсан юм буцаж гарч ирэхгүй гэдэг. Чи нэг ингээд электрон спин гэдэг ойлголт байдаг. Тэрийг хэдүүлээ ойлгохтой ингээд зөв дээшээ доош харсан юм чиглэлгээ ойлгочих л. Тэгэнгүүт дээшээ чиглэлтэй байсан спинтэй электрон хар нүх рүү унчингууд тэр хайцсан байх гэдэг асуудал гарч ирдэг. Яг л гэхээр тэр хар нүхийг эдгээр шууршилтын хар нүхээр иргэдгүй хар нүх гэж үзээд байна. Нөгөө иргэд байхгүй болсон. Байгалийн хадгалах хамгийн үндсэн хадгалах хуулийн нэг буюу иргэдийн момент хадгалах хууль энэ ингээ байхгүй. Гэхдээ ягаад хар нүх ч өөрөө бүрэн хэв чинь иргэжил байгаа шүү. Иргэдгүй хар нүх зүгээр хэлбэршүүлж үзээд иргэдгүй хар нүх аваад. Тэгэхээр ингээ ийм байхгүй болчихж байгаа. Тэгвэл дахиад цэнийг нь хайцсан байх гэдэг гэсэн. Анхнаасаа цахилгаан цэнэггүй хар нүх рүү цэнэгтэй бит унчингууд цэнэг байхгүй болчихж байгаа юм чинь. Тэгэхээр ингээд байгаль дээр байнга хадгалагддаг бид нар өнөө хүртэл зөрчилж байгааг нь ажиглаагүй энэ хадгалагдах хэмжигдэхүүнүүдийг хар нүх зөрчөөд эхлэнгүүд энэ бид нар хар нүхийн тухай нэг бол сайн мэдэхгүй байна. Үгүй бол хар нүх үнэхээр ийм амар аюултай бит байна гэдэг хоёр тамгал гарч ирж байна. Стивен Хокинг гэдэг эрдэмтэн бол хар нүх ийм амар гэдэг дээр нь яагаагүй, буугаагүй. Эсвэргээр бид нар хар нүхний тухай илүү мэдэхгүй байх гэдэг ойлголтоор яваад эцэст нь юу гэж гаргасан бэ гэхээр тодорхой нөхцлүүдийг хангаж чадах юм бол хар нүх өөрөөсөө оруулсан юм буцааж гаргаж болдог ч юм уу. Тэрийг өөрөө болохоор инженеэр тайлбарлахдаа хар нүхний ойролцоо үүссэн биетүүд, хос биетүүд үүсээд нэг нь уучлаа хэд нөгөөх нь заавал хар нүхнээс сурч гарч ирсэн. Энэ нь болохоор гаднаас харж байгаа бид нар хар нүхнээс юм гараад ирж байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр хар нүхнээс бидний юм гараад ирж байгаа юм шиг харагдсан. Хар нүхний масс багаснаар энерги багаснаа. Багасаар ингэж багасаар нэг өдөр уушаад байна. Тэгэхээр Стивен Хокинг гэдэг юм бол хар нүхэн дээр маш олон гоё санаанууд гаргаж ирсэн. Нэг маш хүчтэй санаа бол хар нүх ертөнцийн тоо сорогч шээ. Өөртөө ингэ хязгааргүй юм аваад сороод байгаад байдаг. Унгаал байдаг юм биш. Энэ өөрөөсөө юм гаргадаг, цэцдэг, буцааж гаргадаг зүйл юм. Ууршдаг. Тийм ууршдаг, алга болдог. Тэгэхээр тэр процесс бол асар удаан тийм. Маш удаан тийм. Тэгээд тэр ингээд хар нүх чинь ингээд багсагцсан илүү хурдан тэр уурших процесс нь илүү хурдан болдог гэдэг юм тийм. Тэгээд ингээд бүр жижигхэн болоод эхлэнгүүтээ бүр ингээд тиширдэг гэдэг юм тийм. Гаднаас харах юм бол ерөөсөө ингээд одоо бүр
бүр хитрхи хэлбэршүүл төсөөлөх юм бол ингээд докторгоныг юу ч байхгүй зэгс түг гэрэл гарч байгаа юм шиг харагдах хэвээр. Харахуугаас нэг хэлсэн. Яагаад тэгэхээр нөгөө Хокингийн онлоор бол хар нүхний одоо шууд ярих юм бол энерги бол ерөөсөө шууд хар нүхний радиустайгаа шууд хамааралтай. Радиус багасаал уруу хамааралтай. Радиус багасаал юм бол энерги цацх энерги ихсэл гэдэг. Улам хурдтай болсоор бол маш бага градусаар маш их энерги гаргаад байхгүй болчихдог. За хэдүүлээ хар нүхний талаар нэлээд ярьчлаа те. Нөгөө гол шийдвэр маань болохоор хар нь юу вэ? Доктор нь ямар юм байгаа вэ гэдэг юм байна шүү дээ. Ерөнхийдөө гаднаас нь дотгош нь ярих юм. Хар нүхний яаж үүсэх процессыг ер нь гайгүй ойлгож авах гэж бодож байна. Тэгээд дэлгэрүүлэх юм байх юм бол мэдээж асууж болно, комментээр асууж болно. Хоёрын төсөөллөөр хар нүхэн дотор юу байгаа вэ? Ингэж байгаа. Ерөнхийдөө болохоор шинжлэх ухаанчид ингэж үзэж байгаа юм л та. Бурхан singularity-гаас одоо ичдэг. Нэгэсэндээ одоо ингэж байгаа байхгүй. Нөгөө нэг анх алим хатчаад Адам юу хоёр ч нөгөө нэг ичимдэг эрэхтээ нууд гэж шүү дээ. Яг тэрнтэй адилхан бурхан биднээс ямар нэгэн нуугаад байна гэж үздэг. Хар нүхийг тэндээс ямар ч мэдээлэл гарч ирдэггүй. Тэр доторхыг ерөөсөө судлах боломж байхгүй. Тим юм зүйл байгаа. Тэгэхээр дотор нь юу байгааг бол тэр бид нар одоо шинжлэх ухаанчаар биш одоо ийм уран төсөөллөөр ч юм уу те. За яг шинжлэх ухаанч уран төсөөллөөр бид нар дотор нь юу байгааг одоо таамаглаад байгаа байхгүй те. Тэгэхээр яг миний уншиж судалсаар бол нэг дунд нь хязгааргүй жижигхэн цэг байдаг гэдэг байна. Тэр хязгааргүй жижигхэн цэг гэдэг би одоо төсөөлж чадахгүй л юм л та. Хязгааргүй жижигхэн цэг гэж одоо юу гэсэн юм бэ л гэж бодож байна. Тэрийг болохоор singularity гэдэг байна те. Зоригт юу гэж бодож байна? Юу байдаг гэж. Яг цэг гэдэг чинь өөрөө амар дижитал болчиход байна л та. Дижитал биш тэр чинь амар аналог болгохгүй. Аналогоор бол бүр төсөөлж чадахгүй. Дижитал байх юм бол тэр чинь нэг юм пиксел байхгүй. Тэг нэг гээд за энийг цэг гэж авч үзнэ гэж шууд аваад үзчих болж штэ. Тэнгүүт аналог тэнгүүт ерөөсө төсөөлөгдөхгүй л юм л та. Төсөөлөгдөхгүй те амар хэцүү. Тийм төсөөлөгдөхгүй л. Тэгээд ингэж байгаа. Singularity гэдэг нь болохоор хязгааргүй жижигхэн цэг гэчээд одоо яг тэр цэг иргэдэг заяа. Тэгснэ тэр цэг ийм цэнэгтэй заяа. Тэг тийм одоо бүхэл бүтэн хичнээн 10 мод, хичнээн 100 мод, хичнээн тэрбум модыг хязгааргүй жижигхэн цэг дотор шахаж чинь гэсэн үг байхгүй ч чинь. Одоо энэ одоо бас төсөөлөхөд хэцүү байгаад байна шүү дээ тий. Тэгснэ ингэж байгаа. Хар нүх ерөнхийдөө яаж өсдөг вэ гэсэн чинь яг тиймэрхүү байгаа байхгүй. Нэг юм од үйж агаад. Тэнгүүтээ одоо нэг юм одны чинь нэг даралт одоо өөрийн гэсэн татах хүч чинь өөрөөрөө татна. Тэгээд хитрхи ингээд өөрөөгөө ингээд шахчих юм бол тэр доторх температур нь амар их болно шүү дээ. Температур нь их болох юм бол эргээд нөгөө нэг даралтын хүч нь их болоод эргүүлээ өргөө түлхэх нь. Тиймэрхүү байдлаар татах хүч одоо даралтын хүч хоёрын тэнцвэрээр ингээд од ингээд тогтсон байж байгаа. Энийг болохоор яг нэг Чандрскарын одоо тогтмол гэдэг юм те. Хязгаар гэдэг юм те. За тэгсэн Чандрскарын хязгаарыг ямар одоо даваад одоо ингээд орчин болоод татах хүчинд авчих юм бол тэр чинь ингээд нэг дотор нь байгаа материуд нь атом молекулууд нь хоорондоо чацалж ирсэн тэр юугаа дийлэхгүй одоо нэг чи холоо гэж түлхчихсэн хүчнүүдэд дийлэхгүй бие биелэг цөмрөөд орчиж байгаа. Тэгээд нөгөө хязгааргүй жижигхэн цэг рүү чинь бүгд унчиж байгаа байхгүй ингээд. Одоо нэгээс нь ингэж ойлгож байна л да. Од ингээд амар том байж хагаад том багцмаа одоо масс нь илүү их болоод масс нь илүү өгцмаа од нь өөр өөрөөгөө татагдсмаа ингээд нэг од чи өөр өөрөөгөө тисгээ ойлоод ингээд тэгээд ингээд цөмрөөд ингээд татгаш байгаа ингээд нэг цэг рүү бүгд ингээд унаад тэгээ харна үүсэж байна. Тэгснэ ягаад хар нүхийн хязгааргүй жижигхэн цэг биш юм хэмжээтэй байгаа гэдэг юм гэхдээ ингэж байгаа байхгүй. Тухайн жижигхэн цэг рүү ингээд унж байгаа гэрлүүд байгаа. Гэрлүүд гэсэн өөр гэсэн хурд байгаа шүү дээ. Юунд ч гэсэн орбит байдаг. Одоо жишээлбэл манай дэлхийг тойрж байгаа сар, нарыг тойрж байгаа дэлхий өөрсдөө гэсэн тодорхой хурцтай байж орбит гэдэг юм зүйлд орж байгаа шүү дээ. Тэгвэл гэрэл гэдэг зүйлийн одоо хурдмал тогтмол байгаа байхгүй. Секундэд 300 мянган километр те. За тэгсэн чинь тэр нэг жижигхэн цэгийг тойроод гэрлийн орбит гэдэг зүйл зурх боломжтой. Тэр орбитоос дотгошоо орсон зүйл бидэрт харагдах болоод гадшаа гарсан зүйл бидэрт харагдаад байна гэдэг чинь одоо нэгэсэндээ тэр орбитоос дотгошоо бид нар харж чадахгүй гэсэн. Нэгэсэндээ тэр singularity буюу хязгааргүй жижигхэн цэгийг харж чадахгүй. Тэрний гадуур тухайн цэгний одоо нэг юунаас шалтгаалсан, массаас шалтгаалсан ийм одоо нэг юм хүрээ одоо юу гэдэг бөмбөлөг. Би яг наадан дээр чинь харангуйтай бөмбөлөг үүсэж байгаа байхгүй. Ингээд бид нэр яг доторхыг нь ярихын тулд гаднаасаа дотгошилсоор байгаад яг ярьж чадахгүй хэсэг хүртлээ
төсөөлж чадахгүй хүн төрөлхтөн төсөөлж чадаагүй байгаа хэсэг хүртэл ярил амир оновчтой болох юм болоо гэж бодод байна л да. Тэгээ яг нөгөө нэг үзэгдлийн хаяагчийн талаар сая ярьж байгаа шүү дээ. Тийм, Event Horizon гэдэг. Тийм, Event Horizon-ы талаар. Тэгээ тэндээс тэр чинь бас хоёр давхар байгаа тий. Дотоод гадаад гэдэг хоёр Horizon байгаа. Гадаад Horizon байгаа юм бол дотоод Horizon руу орчиж байгаа юм. Дотоод хаяавч руу. Дотоод хаяавч руу орсон зүйл бол гадаад руу орохгүйгээр шууд тэр чигтээ хар нөхрөг орчих жоох байхгүй. Одоо тэгээ эндээс дотгошоогоо яаж явах вэ гэдэг. Энэ хоёр дээр бас ярих юм байгаа л. Ядаж юу вэ те? Ядаж дотор нь юу байгааг мэдхээ байг гэхэд дотгошоо унсан зүйлд юу тохиолдох вэ гэдэг одоо те яг хөө бид нар шинжлэх ухаанд бол гэдэг таамаг байгаа даа байхгүй. За хамгийн ихний таамаг хамгийн ихний гоё хамгийн сайхан одоо sci-fi төсөөлөл болохоор шүү дээ те. Хар нөхрөө унах юм бол цааталт нь ийм цагаан нөх гэдэг нэг нөхөр байж идэг. Одоо бид нэр тэр хар нөхлөө унаад тэр цагаан нөхөр гараад ирнэ. Амьд. Тэгээд нэгэсэндээ өөр ертөнцлөө очиж чинь гэсэн үг л дээ. Цагаан нөх гэдэг нь юу вэ гэхээр хар нөх тэр бол амар фантастик. Тийм, фантастик. Гэхдээ одоо нөө математикийн байх боломжтой гэж гараад байгаа. Одоо манай цаг хугацаа ингээд ямагт ингээд урагшаага явдаг цаг хугацаа байлаа гэж бодоход ийм ямагт цаг хугацаанд хойшоогоо явдаг, хурц явдаг тийм ертөнц байх боломжтой. Тэнд юм хар бас нэг юм хар нөх байлаа гэхэд тэр нь одоо яг эсэргээрээ цагаан нөх байна гэсэн. Тэр цагаан нөх нь ер нь яаж төсөөлөх вэ гэхээр хав хар одоо манай ертөнцийн дээр байгаа хар нөхийг бичлэг хийгээд тэгээ backward хийгээд ухраагаа тоглуулсандаа яг адилхан зүйл болно гэж байна. Тэрээс ингээл юмнууд цацраалаа. Тэгээд мас жижигрээд засалтгүй зах. Тэгээ яг тиймэрхүү зүйл болно. Тэгсэн чинь одоо ингэж аах бид нар тийш фүнк унлаа. Нөө цагаан нөхнөөс чинь фүнк гэдэг нөхөр гараад ирнэ гэсэн үг байна. Цацрахтаа Event Horizon-аас бүр хамгийн их юм цацрах нь шүү дээ. Амар их юм тийм. Хамгийн гэрэлтэй арга. Тэгэхээр бид нар хар нөхөр дамжаад нөгөө ертөнцийн рүү очиж болно гэдэг юм одоо гайхалтай төсөөлөл шүү дээ. Тэгсэн чинь бас нэг өөр төсөөлөл байгаа. Тэр нэг жоо онцгой төсөөлөл. Өөдгөртэй бас эмгэнэлтэй юм төсөөлөл байгаа байхгүй. Энэ бол тэр юм spaghettify гэдэг одоо spaghetti гомин болох гэдэг. Гомин болох. Тэрний үг тэр унжахтаа бид нар нэг одоо тэр чинь амар огцом цаг хугацаа орон зайнаа татах хүч амар огцом нэмэгдэж байгаа болохоор бидний хөлөнд өвлөж байгаа татах хүч толгойд өвлөж байгаа татах хүч хоёр эрс тийш ялгаатай. Хөлөнд өвлөж байгаа амар хүчтэй, толгойд өвлөж байгаа бага болгоод хөлийг маань ингээд татаа аваад гэж байна. Спагетти гомн болоод сунгачаад татаж аваад ингээд гэсэн шүү. Тэгснэ ягаад ингээд бид нар ингээд тасрахгүй юм гэсэн чинь нэг чинь шууд тэр чигт намайг тэр чигт сонгохгүйгээр намайг эргэн тойронд маань байгаа орон зайтай маань цуг сонгочихж байгаа байхгүй тий. Тэгвэл би тасрахгүйгээр ингээд сунаад байгаа байхгүй тий. Спагетти гомн шиг. Тэгээ нөө хар нөхөг чи хэд л бол хэд тойрж байгаа тий. Одоо нэг үсэнд зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Нэг хэрвээ чи хар нөхөг тойроод ирж байгаа юм бол нүүрээрээ дагцаа мөргөн гэдэг байгаа шүү дээ. Тэрийг мэднэ гэдэг байгаа байхгүй тий. Тэр чинь цад үсрээ өгчихгүй байгаа байхгүй тий. Тэгээ ямар ч н өөрийнхөө хөлийг амар хол явж байгаа гэдгийг харна тий. Амар тийм болгож харна. Гэхдээ л хичээж дөхөн гэж байгаа юм. Яаж ч утсан тэгэл тасраал атом молекул болгоноор тасраал ингээл бүр жижигрэл ингээл ямар ч үгүй. Гэхдээ бол ер нь хамгийн бодиттой нь үхэн л дээ. Яаж ч утсан. Хар нүхний тэр нэг хар хэсэг рүү орхоос өмнө бид тэр өгчих хэвээр ер нь бол singularity байгаа. Тэр нөгөө яах вэ хэл та. Эхлээд ингээд single болохоос өмнө окторгоо хугацаа ингээд татаал сунгаал ингээд намайг ингээд сунгаал нь штэ. Тэгж ягаад миний атом болгоныг сунгаж эхэлв. Тэнгүүд нөгөө миний атом болгоны сунгууд миний намайг бүтээж байгаа атомуудын электроныг авчиж орбитоос нь холдуулж хаяад тэнгүүд яг тэр миний өгөх мөгөөд та намайг бүтээдэг юмыг авчиж нэгээр нь салгаж хаяад тэгээ би юу ч болох ба. Гэхдээ ямар ч өөрийнхөө хөлийг амар хол явж байгаа мэдэх нь шүү дээ. Би ямар ч спагетти гомн шиг урт болчлоо гэдэг харж амжилттай. Өө л гэж байгаа. Хоо гэж байгаа л. Одоо наанаас чи нэг их сонирхолтой асуулт гарч ирж байгаа. Бараг сонсож байгаа хүн бол шууд асуу. Интерстеллар дээр яаж Купер хар нөхрөө орсон бэ? Яг тэрэн дээр шууд би хариулчихад бол хар нөхний нөхнийх нь хэмжээ байгаа шүү дээ. Тэргээр нь бид нар шууд хар нөхний бүтэлцлийг үнэлж болно. Яг стандарт одоо хамгийн түгээмэл хар нөхнүүд бол бидний шууд spaghettify буюу сунгаад тэгээд алчна. Тэрийг xscale авах юм бол xscale хүчийг xscale авах юм бол нөгөө xscale хүч чинь зайн квадратад уруу хамааралтай учраас ингээд хүн шиг юм жижигхэн хоёр биеийн дээд дооцгийн
хар нөхөр маш том супер массив биш. Хасар том хар нөхрийн хувьд бол нэг ялгаг болж байгаа. Тэнгүүд тийшээ Купер маш том супер массив хар нөхөр рүү унжаагаад тохиолдол тэр амар хүчтэй харна. Хэслийн зүрэг мэдрэхгүйгээр тийшээ шууд зүгээр яваад орчих. Одоо тэндээс юу гэсэн үг болж штэ. Супер массив хар нөх гэдэг чинь яг галактикийн төвд байдаг хар нөхнүүд штэ. Тэгээ ер нь 100 мянга дахин хэрвээ тэх юм бол яг тэр супер массив хар нөхний хажууд байсан гариг руу дэлхийн хүндрэлт нөгөөд очлоо гэж бодоход тэнд нөгөө гариг чинь супер массив хар нөх рүү хамгийн түрүүнд сорогдож орох боломжтой хамгийн хурдан сүнэх боломжтой гаригуудын нэг болж байгаа байхгүй. Энүүгээр яг Интерстеллар цаашдаа ирээдүйд яг тэр оцсон гариг нь бол айгүй хурдан сүнөхөөр гариг болж тарж байгаа байхгүй. Интерстелларын нэг алдаа бол тэр хичнээн амьдрах гаригаа олсон ч гэсэн эцэг нэг өдөр тэр гариг нь тэгээд дахиад хар нөх рүүгээ орохоор гариг байгаа байхгүй. Neil deGrasse Tyson гэдэг космос бамтар киноны хөтлөгч чинь тэгж байгаа. Интерстеллар кино бол зарим зүйл төр үнэхээр арга ятсан. Яагаад вэ гэхээр хүн төрлөختний амьдрдаг царийн гас дэлхийн ингээд бүр ямар ч өвчин шингүү болоод сүлгэж бүхэл бүтэн те 96 тэрбум гэрлийн жилийн орчтой ертөнцөөс хайж хаажгаад нэг амьдрах боломжтой гариг олсон хар нөх тойрч ирдэг. Энэ бол айгүй арга ядсан юм хөлбөр. Энэ байж болсон өөр бол байж уршгүй зүйл гэж байгаа. Тэр нь өөр галактик байгаа шүү дээ. Одоо эндээс дахиад дараагийн асуулт гарч ирж болж байна л да. Дэлхий хизээ нэгэн цагт ингээд хар нөхөн цорогдохоор боллоо гэж бодоход хамгийн ойрхон супермассив ч бай. Эсвэл зөвөр нэг ойрхон нар дэлбэрээд хар нөх болсон ч бай. Ингээд хамгийн ойрхон хар нөхнөө таана байгаа гэдэг асуулт гарч ирж болж байна л доо. Тэгээд яг супермассив дээр ярих юм бол бид нартай хамгийн ойрхон байж болохоор нь манай сүүн зам галактикийн хар нөх яг одоогоор 27 мянган гэрлийн жилийн зайтай нөгөө нэг юу гэж байгаа шүү дээ. Тийм галактикийн төвд. Сүүн замын төвд байдаг хар нөх бол 27 мянган жилийн зайтай. Харин манай хажуугийн галактикийн Андромедагийн том хар нөх нь болохоор 2.5 сая орчим жил гэрлийн жилийн зайтай гэж үзчихлээ л да. Тэгээд яг хэрвээ зүгээр супермассив хар нөх биш зүгээр бид нартай хамгийн ойрхон ингээд супернова болоод тесэрсэн нарны хувьд юу хар нөхний хувьд ямар зайтай байгаа юм бэ гэхээр 3500 орчим гэрлийн жилийн зайтай гэж үзэж байгаа хгүй. Бид нар лөө гэрлийн хурдаар 3500 жил явж иж ирэхээр юутай. Мэдээж бид нар лөө гэрлийн хурдаар явах нь тодорхой тий. Тэгэхээр бид нар ерөнхийдөө юу гэж өөрсдийнхөө ирээдүйг төсөөлж болох вэ гэхээр ямар ч зэн хүн төрөлхтний соёл иргэншлийн үед хар нөх ирж дэлхийг сорж авна гэдэг нь маш бага боломжтой. Ямар ч сейф. Бид нар бол аврагдлаа тий. Ялангуяа бид нар бол ямар ч асуудалгүй гэдэг юутай л олж байгаа юм л да. Дээрэс нөгөө нэг бид нартай илүү ойрхон байгаа нарнууд супернова болоод хар нөх болчих болно шүү дээ. Гэхдээ тийм насан дуусж байгаа бид нартай бас тиймч ойрхон байх болно. Манай нар бол хар нөх болохгүй тий. Манай нар бол цагаа одоо жижигхэн болохоор тий хангалттай манс манай нар чи хар нөх болохын тулд өөрийгөө дахиж 3 дахин нэмэх хэрэгтэй тий. Дор хаяж. Тэгжиж нэг юм би хар нөх болоо. Одоо бол мань нөхөр сүнх юм бол одоо нэг 5 тэрбум жилийн дараа эхлээд маш том болно 30 дахин том болно. Тэрийг бол авраг улаан авдаг шнэр. Бараг манай дэлхийн хүртэл томрох юм билээ шүү. Тэрнээс манай дэлхийн хүртэл ороод ууршаад алга болчихно. Тэр чинь 5 тэрбум жил юм байна. Тэгчээд тэр гадаад давхрааныхаа плазмыг сансарцсан буюу одоо бидний хүн болохыг хардаг шүү дээ. Хавлын зүг мананцар гэдэг зүйлийг бий болно. Төвд нь маш жижиг. Тэгээд агүй хөргөн дулаантай. Тэр чинь 4 сая жилийн дараа тий. Асар халуун дулаантай. Тийм дулаантай цагаан одоо гэдэг баг бий. Тэгээд ер нь бол зомби од гэдэг байгаа тий. Зомби. Одоо өөрөөсөө гэрэл одоо яг цацруулдаг бол биш. Ерөөсөө одоо гэрэл үйлдвэрлэдэг биш. Гэхдээ даралтаасаа болоод одоо яг манай тэнгэрт байгаа сар шиг 15-ны сар шиг хэмжээний ийм гэрэл ялгаруулна гэдэг байгаа. Нэгээс одоо манай нар ийм сар шиг л болно гэсэн тий. Амар өргөдөлтэй. Яг сар нар хоёр бол яг дэлхийгээс харагдахтай адилхан хэмжээтэй байдаг шүү дээ тий. Тэгэхээр яг л нэг ийм 2 сартай болох гэдэг. Гэтэ нэг сар нь байхгүй болчихно. Нөгөө нэг гэрэлтүүлж байгаа од нь байхгүй болчихж байгаа юм чинь тий. Тэгээд тэр үеийн дэлхийн төсөөлөл магадгүй тэр үеийн дэлхийс руу амьд үлдэж чадвал өдрийн гэрэл мэл байх болчих واخ тий. Тий өдрийн гэрэл байх байхгүй. Тий. Баг хэмжээний дулаантай нар гарангууд тэр чинь зүгээр нэг юм сарал гарч байгаатай адилхан болж байгаа.
15 сартай шөнө ямар байдаг вэ? Тийм л болно гэсэн үг бидний өдөр. А тэгээд цаг хугацааг өшөөнгөө урагшлуулах юм бол одоо энэ чинь ингэдэм байна л да. Цаг хугацаа ингээд нэг ертөнц маань хилээд байгаа. Энэ хил илүү хурдан болж байгаа. Тэгээд энэ хил илүү хурдан болоод ангууд нэг амар сони болж байгаа юм билээ. А зарим энэ нэг таталцлын хүчээр татж байгаа энэ орбитууд байхгүй болно. Одоо жишээлбэл манай одоо дэлхий нарнаасаа салаа явчихна. Дэлхийгээс сар маань салаа явчихна. Тэгвэл галактикууд ингээд салаад явчихна. Тэгээд ингээд бүгд ингээд замфраад сүүлдээ болохоор бүр ингээд атом молекулууд хүртэл ингээд хоорондоо салаад одоо атомын электронууд цөмөөсөө салаад цөм дотор нэсэн протон, нейтронууд хоорондоо салаад ингээд ер нь бол ертөнцийн юу ч үлдээгүй. Хамгийн сүүлд үлдэх зүйл юу гэхээр хар нүх тэр одоо ертөнцийн асар хурдтай тэр дэлхийд дондор хамгийн сүүлд үлдэх зүйл. Тэгээд нөгөө нэг алдарт Хокингийн цэцэрлэг буюу хар нүхний уурсалт илүү хурдан болоод ингэж явсаар байгаа тэр хар нүх чинь бас хамгийн сүүлчийн хар нүх ингээд задраад ингээд ерөнхийдөө манай ертөнц дахиж өөр болж чадах одоо формат байхгүй те өөр болох форм байхгүй болоод цаг хугацаа бүх юм зогсоод ингээд манай ертөнц дуусна гэсэн. Гэтэ энэ бол бүр хичнээн триллион жилийн дараа 7 триллион жилийн одоо дараа гэсэн шүү дээ. 7 триллион биш одоо юу гэх юм? Триллион 7 триллион 7 зэргийн дараа болох гэдэг байгаа. Тэгээд юу л та бас энэ ч нэг юм энэ бол яг хөө цэвэр өнөөдрийн космологичтой таамаглалт тийм. Өнөөдрийн бидний хэмжсэн туршилтын датануудын үндэслэл энэ дээрээс би сая нэг юм бодлоо. Юу вэ гэхээр хар нүхний цацрагалт хийж байгаа хэмжээ бол хар нүх өөрлөгөө бид татж байгаа хэмжээнээс харьцангуй бага байх хэвээр. Хооронд нь харьцуулчихгүйд одоо шинэ 3-4 байдаг ч юм уу тийм. Тэгэнгүүт хар нүх өөрөөсөө хичнээн юм цацрагж байгаа ч гэсэн ертөнцийн тэр төгсгөл үлдсэн хар нүх өөртөө адилхан бус бүх хар нүхийг өөртөө нэгтгэж аваад бүх материйг өөрлөгөө авцсан байна. Бараг огторгон хугацаач гэсэн тэр чигт өөртөө авчлаа гэсэн үг шүү дээ. Тэгээд цацрагалт хийж байгаад тийм засрал хийж байгаа юм шиг ингээ багасаад ш. Гэтэ нөгөө цэцэрсэн юм чи буцаж өөрлөгөө ороод ирэх нь шүү дээ. Тэгээ ингээ хэмжээ нь ингээ багасаар хагаад буцаж ороод ахаар чи ээж багсах юм. Буцаж ороод багасаад байдаг байх заа. За. Тэгээ ингээ яваад байв. Яг space time-ыг аваад байгаа юм чи. Тэгэж ингэж явж байгаад дууссан хурдсан шүү дээ. Тэгсэн хурдан авна шүү дээ. Тэнгүүт магадгүй одоо цэвэр таамаглал юм л да. Магадгүй яг сүүлийн моментн дээр амар жижигхэн болоод пүк гэх бүх юмаа цацсан шүү. Тэр нь магадгүй шинэ биг бай. Шинэ ертөнцийн тэр бол одоо нөгөө яг ертөнцийн тэлээ дагшаад гэдэг онлоо. Өнөөдөр бид нар ертөнцийн тэлж байгаа гэж хэлж байгаа гэсэн ирээдүйд унж магадгүй. Удаашраад тэгээд тоногдож магадгүй. Дахиад ингэж хэлсэрч магадгүй гэдэг байна. Тэгэнгүүт Leonard Susskind гэдэг хүн яг энэтэй адилхан таамаглалыг бий болгосон. Хар нүхэн дотор биетүүд орохдоо түрүүний нөгөө электроны цэнэг ч юм уу эсвэл электрон гэдэг энэ ойлголт ч юм уу хэзээш байхгүй болохгүй. Энэ бол яг хар нүхний тэр event horizon гэх буюу тийчээ мэдээлэл байдлаар кодлогдож үлдэнэ. Хоёр хэмжээст одоо хамгийн энгийнээр хэлбэл хоёр хэмжээст мэдээлэл хэлбэр кодлогдоод үлдчихэв. Материалыг битний яваад орчихно. Яг тэр хоёр хэмжээст мэдээлэлээр кодлогдсон байгаа газар нь бол яг өөрсдөө холограф байдлаар харна гэдэг. Бид нар холограф гэдэг чинь ерөөсөө хэдэн мэдээллийн гэрлүүдийн хооронд ингээдгээр тусгаж байгаа хурамчаар бий болгож байгаа дүрс шүү дээ. Яг тийм шиг байна. Яг энэ процесс хар нүхний гадаргууд дээр ч бий болох боломжтой. Тэгэнгүүт хэрвээ энэ он үний юм бол бид нар хар нүхэн дотор дүнжээ байгалахгүй. Бид нар өөрсдөөсөө хар нүхэн дотор юу байгаа гэж асуух хэрэггүй байхгүй. Бид нар өөрсдөө хар нүхэн дотор уу. Тэгэнгүүт бүр гоё юм тайлбар болж байна. Ертөнцийн тэлээд байна гэдэг шүү дээ. Гадаа байгаа тэр ертөнцид байгаа хар нүх өөрлөг юм татаж аваалаа. Хар нүх тэлээд байгаа байхгүй тий. Тэрийн дотор байгаа бид нар харахтаа ертөнцид тэлээд байна гэж хараад байдаг. Гадаа бол тэр хар нүхэн тэлээд байгаа. Бид нар угаасаа хар нүхэн дотор үжиж магадгүй болчиход байна шүү дээ. Тэр чинь одоо онцлог нэр нь юу вэ? Энэ бол одоо холографик ертөнцийн онцлог гэсэн. Холографик ертөнцийн онцлог. Холограф ертөнцийн бид нар ч аль хэдийн өөрсдөө холограф болцсон амьдарч байна гэдэг байна шүү дээ. Ямар ч одоо зарим хүмүүс ингэж гонглдог гэдэг байгаа байхгүй тий. Бид нар ч холограф л байсан юм уу? Ерөөсөө холограф байсан юм яа юм бэ тий. Тэгээд бодчихсон чинь үгүй чи утрах шаардлагагүй гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр чи
тэр хар нөхөн дотор байна уу эсвэл тэрний гадна байна уу өнөр чи яг адилхан зүйл гэж байгаа байхгүй тий. Ямар ч чиний тэр амьдралын тэр мөн чанарт утга учир нөлөөлөх юм байхгүй. Нөлөөлөхгүй гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр бол амьдрдгээр амьдр тий. Ямар ч ялгаа байхгүй. Элон Маск энэ төр чинь холограф онолд итгэдэг гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь нэг симуляцийн онол. Симуляц тоо. Тий. Холографик ертөнцийн онд ерөн симуляцийн онолтой яг уу хэлбэрийн үед бас ойролцоо үгүй юу? Симуляцийн онолыг би ингэж ойлгоод байгаа. Нөгөө холографик ертөнцийг байгалийн симуляц гэж ойлгоод байгаа. Тий. Байгаль өөрөө бол симуляц симуляцтай холбоотой биш магадгүй. Тий. Одоо жишээлбэл бидний нөгөө нэг тоглодог 3D тоглоомч бүгдээрээ 2D рендертэй шүү дээ. Тий. Тэ 2D дээр 3D юм шиг бидэрт харуулдаг байгаа байхгүй тий. Энд чинь холограф байхгүй тий нэгсэн доо. Яг тэрнтэй. Одоо наацх нь ингээд бид нар 3D кино театрт ороод шил зүгээд тий. 3D гэж хавтгай эмэг л 3D гэд хараад байгаа. чинь зүгээр л 2D-гээр тусч байгаа тэр хавтгайг бид нар 3D болж мэдрээд тий чинь ингээд volume буюу эзэлхүүн гэдэг зүйлийг мэдэрч эхлэдэг байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан холографик ертөнцийн онол үнэн бол тийм эзэлхүүн буюу тий хэмжээс гэдэг зүйлүүд ерөөсө хотлоо олж өгч байгаа. Энэ бол зүгээр бидний энэ майндд цаанаас нь кодлогдсон. Энэ зүйлийг одоо би энэ ширээ бол яг ийм зүйлээ гэдэг юм байгаа л. Би бол яг хувьдаа бол энэ онол амар хайртай. Энэ цэцэн онол. Нөө нэг угаасаа багасаа Matrix гэл кино үзэл нөө нэг элдэн үнцэн электрон нөө нэг видео тоглоомнуудыг тоглоод өссөн. Ер нь sci-fi тийм юмнууд дуртай. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь манай тэр физикийн онол дотор ингээд математик физикээрээ батлагдсан холограф тэгээд ийм симуляц байж магадгүй гэх тийм онол хийж байгаа юм чинь тэр чинь амар гоё тэр чинь кино үзэж байгаа юм шиг л. Одоо бүр нэг гоё юм гарч ирж байгаа нь манай ертөнцид байгаа хар нүх байгаа шүү дээ. Тэр хар нүхний хэрвээ энэ онол үнэн бол хязгааргүй болон гадаргуу дээр бас холограф бий болох юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр ингээд ертөнц бол өөрөө өөртөө агуулсан юм хязгааргүй Одоо бид нар хэрвээ холограф байсан бол бид нар хар нүх байгаа шүү дээ тий. Тэр хар нүхлөө оронгууд өөр ертөнцид очиж байгаа байхгүй тий. А тэнгуүдээ тэр ертөнцид чинь бас өөрөө дотор нэг хар нүхтэй байгаа шүү дээ. Тэгээд ертөнц бол хязгааргүй. Гэхдээ өөрийгөө дотор агуулсан. Тэгээд Хокинг нэг хязгааргүй гэдэг ертөнц хязгааргүй гэдэг юм хөөрхнөр ойлгож байна. Юу гэхээр та дэлхийн гадаргуу дээр нэг тишээ ингээд алхаад байна. Гэтэл юу ч тэмдэглэхгүйгээр алхаад байна. Танд хязгааргүй юм шиг санагдана. Нэг цэг тэмдэглэх юм бол ойлгох чинь тий. Энэ өнгөлөг дураа. Оо энэ миний тавьсан цэг байна. Нэг киноноор орж ш. Бид нар нэг үрийн өмнө явсан да гэд. Тий, ой доктор нь модон дээр зураад тавьчихсан. Зүгээр одоо ингээд бүр цэвэр уран сэтгэмжээр бодлоо. Бид нар нэг цэг сонгож авч байгаа тэр хар нөхнөд рүү ороод явдаг магадгүй тэр сэтгэмж магадгүй. Эргээд ирж магадгүй тий. Дэлхийн шиг бөмбөлөг. Гэтэ бид нар ойлгож чадахгүй бөмбөлөг гэж болно. Одоо асар хязгааргүй хэмжээс байж байгаа тий. Тийм юм бас ээж. Нэр Хокингийн цацралт чи өөрөө бас нэг энэ одоо энэ хар нүхээр дамжиж ертөнц хооронд шилжих одоо бас нэг юм таамаглалт юм билээ. Одоо нэг information гэдэг байгаа шүү дээ. Information paradox нэг ямар ч information loss гэдэг байгаа шүү дээ. Одоо термодинамик дээр ямар ч энергийг алга болгохгүй, ямар ч энергийг үүсгэн бий болгохгүй, ямар ч хоорондоо ингэж зүгээр л ингээ formation өөрчлөгдөж байждаг гэдэгтэй адилхан ямар ч мэдээлэл алга болгохгүй бас мэдээлэл аль нэг газараас гарч ирэхгүй байхгүй. Одоо information theory гэдэг нь тэгмээтэй хар нүхчид тэднийг залгаад байдаг. Тэгсэн эргүүлээд Хокингийн цэцэрлэлээр гаргаж ирээд байгаа шүү дээ. Хэрвээ бид нар хар нүхлөө онох юм бол хоёр өмнө ярьсан шүү дээ. Нэг нь цагаан нүхээр гараад ирж магадгүй, нөгөөт нь спагетти болоод өгчөж магадгүй. Гурав дахь таамаглал бас байгаа. Тэр нь болохоор хэрвээ бид нэг хар нүхлөө онох юм бол бусад хар нүхнүүдээр уурчиж гарч ирж магадгүй гэдэг байгаа байхгүй. Хизээ нэгэн цагт одоо нэгэсэнд одоо тэр чинь хар нүхний уушилж асар удаан шүү дээ. Бид нар орохдоо нэг л удаан онно. Тэгснэ ингээд хэдэн тэрбум жилийн дараа өөр нэг газар нэгдэж бий болох боломжтой гэдэг байгаа байхгүй бас магадгүй гэдэг байгаа байхгүй тийм. Тэгээ бас яг иймэрхүү онлайн таамаглалууд өөрөө бас нэг өөрийнхөө асуудлыг бас гаргаад байна шүү. Одоо ертөнц ингээм хязгааргүй хаалцны торч сүлэлтсэн өтний нүх хар нүхээр холбогдсон ертөнцүүд чинь байдаг гэж бодонгууд бид нар бол ямар нэгэн байдлаар ууршсан хар нүхний мэдээлэл ч юм уу байж болно шүү дээ. Зөрүүлээд хэлэнгүүт. Тэнгүүд хизээ нэгэн одоо энгийн хүний логикоор чи эхлэхийн зэг гэж байна.
Анхны их шиг байх Тийм тий. Тэр зэг байх ёстой гингүүд бидний өнөөдөр энэ аваад байгаа завгүй тийм зэг байхгүй гэж хэлээд байна гэдэг маань өөрөө нэг шиг Bootstrap paradox болчихж шүү. асар том парадоксын байдал үүсгэж байгаа. Бараг нөгөө талаас энэ бол бараг бохны хүсэл гэж хэлээд байгаа. Тийм. Нөгөө талаас зүгээр бохон гээл хэлчих болохоор юм байна. Тэгээд өшөө яг нэг симуляц ертөнцийн талаас нь харна хөө бас ингэж таамаглалт юм билээ. Тэрний үг шиг үнэхээр ямар нэгэн computation одоо нэг компьютер дотор ямар нэгэн симуляц одоо нэг загварчлал хийлээ гэж бодоход тухайн компьютерийн хүчин чадлаас давсан зүйл авах юм бол тэрийг рендерлэх үгээр орох хэрэгтэй байдаг байхгүй юу? Одоо нэг тэрийг рендерлэх гэж оролдох юм бол тэр одоо манай компьютер гацах гэдэг шүү дээ. Тэнгүүд тэрийг зөвөр орхичдаг. Тэгээ тэр хэсэг ингээ харагддаг. Одоо байхгүй юм шиг харагддаг те. Одоо магадгүй хэрвээ манай ертөнцийн симуляц бол одоо бохон одоо те за энэ хэсгийг те энэ хэсэг нэлээд эвгүй чиг шиг те энийг битгий юу вэ те рендерлгээд ингээд хаацсан гэж магадгүй те. Тэгээ бас шүү Рамин Папас хэлжсэн мэт юм. Хиний лекцэн дээр очиод Стивен Хокингийн лекцэн дээр очиод Стивен Хокинг чиний хийж байгаа судалгаач үнэхээр сайн байна. Мондөг байна. Гэхдээ над хар нөгөө битгий их судлаарай. Яг тэгвэл бурхны биднээс нуух гэж оролдож байгаа зүйлийг бид нар мэдэх гээд шаардлага байхгүй гэж хэлсэн байгаа. Одоо нэгээс Рамин Пап бурхны хүслийг хэрвээ мэддэг бол тэр чинь үнэхээр бурхны нуусан юм болчиход байгаа байхгүй те. Тагалцаг хаацсан те битгий мэдгээд те. Яг энэ юмчгөөс нь одоо ингээд хөөгөөд үсгэх юм бол амар сонирхолтой одоо үр дүн төрж болж байгаа. Манай ертөнц анх үүсэхдээ нэг жижигхэн цэгээс эхэлсэн гэж байгаа байхгүй юу? Тэр цэг гэж бас хязгааргүй жижигхэн цэг буюу бас ертөнцийн хэмжээтэй нэг сингуляритигаас эхэлсэн байх боломжтой болчиход байна. Яг хар нүхний төвд тэр нэг хязгааргүй жижигхэн цэг гэж байдагтай адилхан. Манай ертөнц ч анх бас их тийм сингулярити буюу хязгааргүй жижигхэн цэг байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр асал хар нүх үүсэн болох гэдэг байхгүй юу? Одоо яг Стивен Хокинг гэдэг хүн яагаад алдартай вэ гэдэг бол ертөнц бол яг тийм цэгээс эхэлсэн гэдгийг өөрөөхөө ажиллаараа математикийн хувьд баталсан юм. Харьцангуй ерөнхий онол зөвл бол ертөнц нэг цэгээс эхэлсэн байх ёстой. Тэрний хар нүх өнөөдөр бид нар их тесрэлтийн цэг гэж нэрлэдэг. Энэ цэг бол хар нүхэн дотор байгаа тэр сингулярити цэгтэй физик шин чанар ямар ч ялгаа. Тэгэхээр магадгүй ертөнц хар нүхнээс үүссэн гэж бодлоо. Тийм биш үү? Тэгэхээр ерөөсө хар нүх болгон чинь жижигхэн ертөнцийн одоо нэг ахдаг цэгнүүд байж болох гэдэг шүү дээ. Тэр бүгд цугларж байгаа нэг эргээд тесрэг нэгтэй адилхан. Магадгүй чи түрүүний ярьжсэн шиг цагаан нүх байж болох. Тийм тий. Бид нар мэдгүй өнөөдөр бид нар мэдэхгүй. Зүгээр л өнөөдөр бид нар байгаа юм юу гэхээр маш сайхан математик байна. Маш сайхан хүний агуу уран төсөөлөл байна. Бид нар энэгээрээ л мэдчихэж байгаа. Тэгээ ингэж төсөөлөх нь гайхалтай байна. Гэхдээ ингэж төсөөлж байгаагийн ачаар магадгүй шинжилгээ төвшөөрөө явж байгаа. Тийм бас нэг сонирхолтой юм одоо хэрвээ бид нар одоо тэнгэр рүү гараад харах юм бол хамгийн ойрхон одоо 4.5 гэрлийн жилийн зайд буюу одоо гэрлийн хурдаар явах юм бол 4.5 жилийн дараа хүрэхээр нэг юм одоогоо тий Альфа Центаври гэдэг. Тэрний цаана одоо 100 гэрлийн жилийн задлын од байна. Тэгээ өшөө цаашаа ингээд одоо манай галактик ч өөрөө 150 сая гэрлийн жилийн орчтой байгаа байхгүй тий. За ингээд цаашаа явах юм бол 1 тэрбум жил одоо гэрлийн жилийн цадлах галактикийг бид нар харж болж байгаа тий. Дургаар штэ Хабблаар 2 тэрбум 10 тэрбум жилийн цадлыг харж болж байгаа байхгүй. Тэгвэл манай ертөнцийнээс 13 тэрбум жил юм бол 13 тэрбум жилийн цадлыг харах гэнгүүт бидэрт юу ч харагдахгүй байхгүй. Ягаад гэвэл тэнд чинь анх гэрэл үүсээгүй байсан байхгүй тий. Одоо ертөнц дөнгөж үүсээд дөнгөж гэрэл үүсээгүй байх үед л очиж байгаа. Яг энтэй адилхан хар нүх чинь өөрөө харахуулаад идэг, ертөнцийн үүсэл бас харахуулаад идэг. Тэгэхээр бурхан нэг юмыг биднээс нуугаад байгаа гэдэг. Тэр яг философи аргумент болоо. Тэгээ бас яг энэ дээр чинь нэг хоёулаа дээр хэлбэгээр. ертөнцөөс гэрлийн хурдаар гараа ивчил дагууруулаа. Сонсож байгаа хүмүүстэй нийлээ бөөнөрө гараа ивчлээ төсөөл гэрлийн хурдаар. Тэнгүүд бид нар хугацааны хувьд хамгийн хол очиж чадах цэг бол 13.8 тэрбум жилийн өмнөх, Окторгон хувьд бол 96 тэрбум жилийн дараах, гэрлийн жилийн дараах тийм 96 40 юу? За, радиус 48. Тэгээд тэр цэг рүү очсон чинь тэрнээс цааш гэрэл байхгүй, дээрэс нь тэр цэг дээр байгаа битүүд бидраас гэрлээс илүү хурдаар болж байгаа. Тэгэхээр ерөөсөө бид тэр цэг дээр очингууд юм тийшээ гараа буцаж ерөөсөө очрох. Гараа л тэнгүүд
бид нар юу гэж бодох вэ гэхээр биднийг тойроод юусоо хязгааргүй олон харна үгүй юм гэж бодно шүү дээ. Хязгааргүй олон биш нэг мангар том харна үгүй байгаа даа байхгүй. Асар том харна үгүй гэж байж. Тийм нэг том биднийг тойроод. Биднийг тойроод. Асар том харна үгүй чинь буцаал нөгөө нэг магадгүй ертөнц харна үгнээс үүссэн юм гэдэг энэ англиар бол hypothesis, монголоор бол загвар гэдэг байгаа тийм. Ийшээ очиж болж байгаа. Тийм. Тэгэхээр яг би бол яг энтхийн хүмүүсээр энд агад дуртаалтай. Тийм. Амар гоё байгаа байхгүй тийм. Яг давтагдаад байгаа байхгүй тийм нэг юм фрактал шиг байгаа даа. Ямар нэг юм энэ нэг юм хийж явж байгаа юм шиг санагдаж байна. Нэг юм тийм. За, одоо ингээд сүүлийн асуулт байна л да. Хэрвээ яг ингээд мэрэгжлийн биш хүн ингээд үнэхээр хар нөх сансар огтргоо сонирхоод хар нөхнийхээ талаар илүү их мэдээлэлтэй боллоо. Манай подкастаас амар санаа аваад илүү олон асуултууд гарч ирж болно шүү дээ. Тэрийг бол комментээр бичиж болно. Бид нар дараагийн подкастаар хариулж болно. Гэхдээ шууд комментэнд нь хариулчих тий. Нэг цаашдаа ингээд уншиж судлахаар болвол юу юунаас хаанаас хэний ямар материалыг уншвал зүгээр вэ гэдэг юм гарч ирнэ шүү дээ. Тэрэн дээр бас ямар бодолтой вэ? Тэрэн дээр би эхлээд хэлэхэд бол шок тэгжлээ л дээ. Хилтэй бол манай монголчуудын нэг асуу болоо. Юмыг хайхтад удаа монгол хэл дээрээс хайдаг. Гэтэл манай монгол хэлний интернетийн дата сан бол юу ч биш асар бага. Бид нар чинь ясах юм бол дөнгөж 2000 он гарснаас хойш баг интернеттэй танилцсан шүү дээ. Интернет бий болсноос хойш 30 шахам жилийн дараа шүү. Тэгэхээр та хэрвээ ямар нэгэн таны мэдхүүд ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлийн тухай сонирхож байгаа бол бидэрт одоо хэл заавал наацх нь англи хэлтэй байх зүйл сонирхол байхгүй. Тэгэхээр тэр хэлийг бид заавал сурах хэрэгтэй. Хоёр дахь чухал зүйл бол бид нар хамгийн анхны энэ подкастын дугаар дээр ярьж ирсэн. Юм шинжилгээний хандлагаар буюу зөв логикоор хандах хэрэгтэй. Маш олон мэдээллүүдийг өөртөө аваад тэр болгон хоорондоо яаж чиглэж ямар алдаа гар тэр болгоныг юм шүүдэг хэрэгтэй. Хүнээс яг их цаг үргэлжлэдэг. Их сурвалж юм шаарддаг. Гэхдээ тэгжиж бид нар зөв мэдээллийг авна. Тэгж чавсны дараа яг юу унших вэ гэх юм бол мэдээж хоггийн номнууд унших хэрэгтэй. Википедиас наацхан физикээр үнийг хаах хэрэгтэй. Монгол дээр байгаа шүү дээ хоггийн хоёр ном. Одоо Quantum World гэдэг бүр аюу гоё блог байдаг. Тэр блогийн мэдээлэлүүд унших бүр маш их мэдээллийг авах. Тэр блогийн дандаа дэлхийн том мэрэгжлийн шинжилгээч хийж явуулдаг. Маш их мэдээлэл. Би бол тэгж л хэлээ. Хасаад нэмэх юм байна. Би ч өөрөө жоохон ном дургуун хүн л дээ. Яг хүмүүс тэгэл чимжлэх авах л та ном дургуун гэж юу байсан. Ном болд ертөнцийг ярих цаамах гэдэг. Яг дээр үл ном уншдаг хүмүүсийг чи ягаад номдоо наалчаад байгаа намнаасаа хохор гэдэг байсан байлээ шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүний мэдээлэл авах одоо тэр entertainment одоо тэр сувг нь өөрчлөгдсөн байгаа даа. Одоо хүн номон дээр төсөөлөхөд амар хэцүү байсан ойлголтуудыг өнөөдөр интернетээр YouTube руу ороод одоо юугаар одоо юм видео хэлбэрээр илүү гоё графиктай, илүү гоё ойлгомжтойгоор ингэж харах боломжтой болсон. Ном дээр ингээд нэг юм текст уншиж төсөөлж байгаснаас шууд юм бэлэн юм график хараад төсөөлсөн бас илүү тэр хүнд илүү гоё харагдана. Одоо тэгээ дээрэс нь ойлгох гэж хэлбэрхэн болчихоо. Тэгэхээр би бол бас YouTube сайн авахаараа гэж хэлмээр байна. Гэхдээ бас яг түрүүн хэлсэн шиг YouTube дээр 40 видеонууд байгаа. Худлаач байгаа үнэнч байгаа. Тэгэхээр ер нь аль болох нэг баттай их сурвалжууд. Жишээлбэл BBC-гийн тэ эсвэл Discovery Channel-ийн ч юм уу тэ иймэрхүү одоо докюментари нэг баримтат кинонуудыг үзэх. Эсвэл нэг бас сүүлийн яг ингээд гоё тренд болж байгаа сэдвүүдийг амар гоё гаргаад идэх шагуулчихсан байна. 10 минутын зайтай нэг тайлбарлсан видео. Бас гэхдээ харамсалтай англи хэл дээр. Гэхдээ удахгүй монголчууд бас ингээд гоё их сурвалжтай, гоё видеотой тийм видеонуудыг тайлбар юмнуудыг гаргана ах гэж бодож байна. Одоо ингээд подкаст гарцсан юм шүү дээ. Би одоо бас энд нэг юм нэмж хэлэх гэсэн. Юу гэхээр манай подкастын дугааруудыг болохоор ингээд бид дөрөв одоо бид нар бүгд нийлэх юм бол тавуулаа хийхдээ тэр хүнд яг тэр сэдвийн тухай бүх мэдээллийг нэг дор олгоно гэж ойлгоод байт юм билээ. Энэ бол үгүй. Бид нар юу хийхийг зорж байгаа гэхээр тэр хүнийг дурдуулахыг зорж байна. Дээрээс нь тэр сэдлийг төхийг зорж байна. Түүнээс биш бид нар бүр нэгэн ч асар том амар амжилтанд хүрсэн ч юм уу эсвэл Нобель авах гэж байна. Асар том мэргэжил биш. Бид нар бүгд адилхан сонирхч нар. Зүгээр л тэр сонирхлыг л өгөх зорилготой. Түүнээс биш бүр амар калт үсгээд ч юм уу тийм зүйл хийх бол биш. Тэрийг заавал тодорхойлж хэлбэр. Тэгэхгүй бол маш их тийм юунууд сэтгэлдүүд ирж байгаа.
та зарим юм дээр буруу ярьж ийнэ гэж байгаа. Бид нар зарим юм дээр буруу ярьж байгаа. Түүнийг тэгээ тэрийг хэлнэ бид нар нэгнтэйгээ ойлголцож байгаа хэрэгтэй. Шинжилгээ гэдэг зүйлээ хамгийн том давуу тал нэгнийгээ сонсдог, ойлгодог, нэгнтэйгээ санал бодлоо хуваалцдаг. Тэгээд ямар нэгэн зүйлийг гаргадаг. Тэр их хамгийн чухал гэдэг юм шиг байна. Зөрөгтөд сүүлийнхээ асуултанд өөрөө хариулах юм байна. За мэдээж ямар ч сан хилтэй байх нь хамгийн чухал те. Ямар ч мэдээллийг олж авахд одоо бол хэлгүй бол нөгөө нэг бидний подкаст эхлэхээс өмнө ярьжсэн шиг бидний арай өмнөх үеийнхэнд бол интернет бол амар аазгаа хөдөлгсөн сонирхолтой зүйл мэдээллийг маш хурдан олж авдаг болсон. Биднийг интернетээс наад мэдээлэл олж аваач гэж шаарддаг болсон үе. Тэр үед биднэрт хэл бол дутагдана. Гэхдээ миний харж байгаагаар бол манай үеийнхэн харцсангуу дээш доошогоо хилтэй болцсон, юм ойлгодог болцсон үе. Тэгэд мэдээж Стефен Хокингийн номнуудыг бол хамгийн түрүүнд санал болгоно. Гэхдээ тэрэн дээр бол туйлын үнэн гэдгээр биш. Тэрэн дээр мэдээж нөгөө онлын юу байна? Тэр онлуудыг үгүйсгэж байгаа хүмүүс байна. Дэмжиж байгаа хүмүүс байна. Тэрэн дээр бас янз бүрийн наанта цаанта ямар ч суурьуудыг суурь аксиомуудыг ойлгож аваад тэндээсээ өөрсдийнхөө дүгнэлтийг бас хийх боломжтой гэдгээр харж уншаасаа гэж хүсэж байна. Дээрээс нь мэдээж одоо YouTube дээр маш олон шинжлэх ухааны чаналууд бий болсон. Сувгууд үзэж харах юмтай болсон. Жишээ нь Microsoft-ийн юу яадаг хөрөнгө оруулдаг Kurzgesagt гэдэг. Гайхамшигтай сувг байна тий. Гайхалтай. Тэр Kurzgesagt-ыг тэрийг комментээр нэрийн линктээр бичээд оруулчих. Тэгээд та бүхэн бас тийшээ орж сонирхож үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд энэ удаагийн дугаар дээр хасаа зөрөгт бэлгүүн бид гурав хар нүхний дотор юу байдаг вэ гэдгийг аль болох өөрсдийнхөө мэдлэг туршлага толгуурлаж явахыг хичээлээ. Тэгээд мэдээж угаасаа бид подкастаа пивонга хийдэг. Тийм болохоор хаяа пив ууж амжилт чаддгүй. Өнөхтэй жижиг стажиг алдаа гэсэн байж болно. Мэдээж тэр алдааг бид нөлөөлж шүрхэх юм байгаа. Мэдээж сох зүйл байх юм бол юу ч үсэн хамаагүй хүснээрээ асуу. Бид нар чадхаараа хариулна. Гэхдээ коммент байдлаар асуувал илүү дээр яг тэгэхээр хувийн чат бичих юм бол барагтаа хариулах завгүй байдаг. Бас босод хүмүүстэй ч хэрэг болно шүү дээ. Тийм, босод хүмүүстэй хэрэг болно. Стивен Хокинг дээр нэг ганц зүйл нэмээд хэлэхэд Стивен Хокингийн 2 ном байгаа. Цаг хугацааны товч төв. Тэгээд нөгөөх нь болохоор хар нүх ба шинэ ертөнцөд гэдэг. Хар нүх ба шинэ ертөнцийг бол ер нь бол уншаад хэрэггүй. Цаг хугацаа ба товч түүхийг эхний хагасыг л унш. Тэрээс цааш бол бас ойлгомжгүй. Эхний хагас дээр бол үнэхээр ертөнцийн яг гоё, яг цаг амар гоё юмнуудыг бичсэн байна. Бас яг энэ номны тухайд дахиад одоо төгсгөл жоохон сонж байгаа юм. Гэхдээ яг энэ ном хэлж ярьж байгаа юм хэлгээд бол монголчууд ингээд Стивен Хокингийн 2 ном бидэрт байна. Дээрэс нь Орсын Порошенко гэдэг их алдартай физикч электрон доторх ертөнц гэдэг. Тэгээд орж ирж байгаа юм. Эхнэр гэгэл бүүмийн физикийн номыг монгол руу орчуулсан байна. Тэрийг бас унших хэрэгтэй. Энэ гурван номыг уншсан байхад ер нь дайжгүй. Тийм үү. За ингээд. За баярлалаа. За дараагийн подкастаараа уулзцгаая. Баяртай. Баяртай гэл. Баяртай.